Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотно жил болгон уламжлал болгон зохиогддог Ширичимэн нэрэмжит 6-10 өдрийн уралдаанд Монголын тамирчид амжилттай оролцоод ирлээ. Эдгээр уралдаанууд нь олон улсын тамирчдыг татан оролцуулах төсвөр төвчээрийг харуулах байнгын хөдөлгөөнтэй өрсөлдөгч нь хамгийн бага унтдаг аль болохоор их олон километр замыг туулахаар оролддог гэсэн өөрийн гэсэн онцлогтой ийм уралдаан байгаа. Уг уралдаан нь болохоор зэрэг Нью-Йорк хотын нэгэн том нуурын хажууд цэцэрлэг түрээлэнд болдог уламжлалтай 20-30 жил үргэлжилж байгаа. Зөвхөн энэ талбай дээр энэ уралдаан явагддаг ийм онцлогтой уралдаан байгаа. Өөрийгөө ялан гэдэг тамирчин хүний хамгийн гол зүйл байдаг. Монголын болж байгаа 2 удаа төрүүлсэн амжилтаараа одоо энэ олон тамирчдын дунд 1-р бичигдсэн байгаа. 10 хоногийн дараа дахин төрүүлнэ гэж итгэж байна. Түүнд амжилт хүсье. Миний хувьд болж жаргалын үзүүлсэн амжилтыг түүнтэй өрсөлдөх зорилго байхгүй. Жилдээ 1 удаа болдог энэ тэмцээнд оролцох, түүнд өөрийгөө сорно гэдэг аз жаргал баяр баясгалан. Чадвал тэмцээний барайнд ороод өөртөө тэмцэж ялахыг харах мэдрэхэл хамгийн сайхан. Хүнд бэрх өдрүүдийн ард гарч чадхал хамгийн чухал юм да. Нью-Йорк хотын 4 сарын температур ихэнхдээ сэрүүхэн. Өөрөөр хэлбэл бороо солилттой нөхцөлийг багтаасан цаг уурын хүнд үеийг харуулсан уг тэмцээний зохион байгуулдаг. Өөрийгөө ялцчихаар ерөөсөө 10 өдрийн дараа маш их жаргалтай байдаг. Ер нь гүйж явахд хүртэл маш их жаргалтай. Одоо нэг айхтар хүнтэй уралдаад байх биш те. Зүгээр өөртөөгөө л ингээл явж байхад ерөөсөө. Энэ уралдааны чинь одоо өрөө нь бас нэг өрөөтэй юм гэлээ шүү дээ. Ямар өрөө вэ? Өөрийгөө ялах. Жицрэнгээ бачи энэ тэмцээнд анхудаага орж байна, сэтгэлийг хөдөлж байна. Шаруу суугаа 10 өдрийн гүйл анхудаага орж байна. Амжилттай үзүүлэлттэй. Жамтайгаа инкот. Монголоос 6 өдрийн гүйлтэнд оролцож байгаа анх удаа оролцож байгаа 3 тамирчиндээ амжилт хүсье. Ураа! Энд оролцогчид нь энэ хүнд нөхцөлд уралдаж өөрийгөө ялан дийлэх бэрхшээлийг даван туулах, өөрийгөө харуулах боломжийг хүн бүрт нээж өгдөгөөр онцлогтой. 1976 онд Америкийн нэгдсэн улсын 50 мужийг амарсан анхны 24 цагийн гүйлтийн тэмцээн хийснээр энэ уралдааны түүх эхэлсэн гэж үздэг юм байна. Улмаар 1978 оноос олон өдрийн уралдаан эхэлсэн гэж үздэг. Энэ уралдаанд оролцохдоо амжилт үзүүлэхийн хажуугаар өөрийгөө ялан дийлэх нь гол зорилго. Яагаад гэвэл олон өдрийн уралдаан хүнээс маш их төвчээр төсвөр сэтгэлийн хат шаарддаг. Тийм учраас энд оролцдог тамирчид гэсэн үүнийг мэддэг. Өөрийн боломжоор өрсөлдөж ялан дийлэхгүй ч барайнд орж өөрийгөө ялах тэр агшиг мэдрэхийг хамгийн аз жаргалтай. Уралдааныг зохион байгуулагчид нь ашигын төлөө ус сайн дурынхан цалин авдаг үгнээ өөрсдөө. Нийгэмд хүмүүст үйлчилж байгаа гэдгээр асуудалд хандаж цаг зав гаргаж зохион байгуулдаг. 10 өдрийн гүйлтийн одоо дэлхийн дээд амжилтыг Янс Коурос гэж Австралийн тамирчин тогтоосон гэж дөрвөн дээр хэлсэн. 1988 онд 1551 км гүйж дээд амжилтыг тогтоосон байт юм байна. Энэ нь одоо нэг тасралтгүй Ховд аймгийн Булган сум орсон гэсэн үг шүү дээ. 10 өдрийн хугацаанд одоо эндээс Улаанбаатараас гараад Ховд аймгийн Булган сум орно гэдэг бол энэ энгийн улсуудын ой ухаанд буухааргүй. Гэвч одоо энэ тэмцэлдэж байгаа тэмцэгчид хоорондоо өрсөлдөж байгаа учраас нэг нэгнээс хосрохгүй гэж явсан тохиолдолд ийм амжилтыг бас тогтоож болдгийм байна. Энэ тодорхой байгаамаа. Тэгээд эмэгтэй тамирчдын амжилтыг бол одоо рекордыг Австралийн тамирчин Дипали Сунингам гэдэг хүн 2001 онд 510 бээр буюу 820 км гүйж тогтоосон байдаг юм байна. Одоо энэ амжилт бас эвдэгдээгүй олон жил болсон байна. Буд жаргал 6-7 хоног ингээд тасралтгүй яг ийм нэг жиг тэмнэлээр
гүйцэж байгаа учраас бусад тамирчдад их хүнд байх шиг байсан. Бусад тамирчид бол алхах үедээ алхаад, гүйх үедээ гүйгээд ингэж явж байгаа боловч ингээд тогтмол гүйгээд байгаа хүний амжилт бол ингээд бусдаасаа аажимдаа ингээд тасарчдаг юм л. Уралдаанд оролцож байгаа улсууд болохоор зэрэг тусдаа туслагч нартай буд жаргалын туслахаар ажиллахаар Монголоос 3 хүн очсон байгаа. Буд жаргал маань туршлагатай болцсон туслах ямар үед яаж ажиллах вэ бүх зүйлийг өөрсдөө зааж өгсөн учраас энэ Монголоос очсон хүмүүс дороос оролцож гүйлтийн баг оролцсон бүх тамирчдаа тусал дэмжиж байсан. Одоо Монголын баг бол одоо энэ хөгжөөний дэмжигчд болон энэ туслахаараа бол энэ уралдаанд оролцож байгаа бус багуудын анхаарлыг их татаж Монголын баг ер нь хүчтэй байна шүү. Туслахууд нь ч хүчтэй, гүйгчд нь ч хүчтэй, хөгжөөний дэмжигчд нь ч хүчтэй, байнга ирдэг гэсэн тийм алдрыг олсон байгаа. Тэгээ Монголоос орж оролцож энэ тусалж байгаа хүмүүс зөвхөн буд жаргалд биш Монголоос оролцож байгаа нийт бүх улсуудаа туслах, гадаадын хүмүүс туслах ингээд бүгд нэгэн сэтгэлээр нэгэн зүг. Одоо би энэтэйгээ оролцож 100 км-ийн хойно урд орохдоо биш. Хүн болгон өөрөөгөө ялахын төлөө тэмцдэг. Ийм тэмцэл учраас зөвхөн хүн өөртөө тэмцэлж байгаа тэр хүмүүст гадна талын бүх хүмүүс эзлэн тусалж одоо хувийнхын амжилтыг ахиулахын төлөө зүтгэж ингэж хамтарч ажилласан байгаа. Сүүлийн жилүүдэд олон өдрийн хэд холын зайн гүйлтэн тогтмол амжилттай оролцож байгаа спортын мастер Бямбагийн буд жаргал нь бол эрчүүдийн 10 өдрийн ангилд 3 удаа гүйсэн. Одоо энэ удаадаа бол одоо өөрийнхөө амжилтыг эвдэх, бүр чадвал дэлхийн амжилтыг эвдэх ийм сонирхолтой байгаа. Дэлхийн амжилтыг Австралийн тамирчин Каурос гэдэг хүн 1551 км гүйж 1988 онд тогтоосон байна. Тэрнээс хойш 31 жилийн турш энэ амжилтыг хэн ч эвдэж чадаагүй. Тэмцээний зохион байгуулагчид бол одоо энэ амжилтыг эвдэх магадaltaй өнөр Монголын тамирчин буд жаргалыг гэж ярилцж байлаа. Тэгээд буд жаргал маань гүйлтийн спортоор 24 жил хичээллэж нэгэн өдрийн буюу 24 цагийн гүйлтээр одоо 2011, 12, 13 оны улсын аварга Монгол улсын рекорд амжилтыг эзэмшигч юм тамирчин байгаа. Буд жаргал маань 10 өдрийн гүйлтийн тэмцээнд одоо 6 дахь удаага оролцож нэг удаа аваргалж, нэг удаа аман үзэ өдөж орсон. Монголын тамирчдаас толын гүйлтийн замд бол нэлээд туршлага баримтлал болж олон улсад нэр алдарн мэддэг болж байгаа. Одоо Монголын буд жаргал гэхээр энэ хэд толын марафончд бол мэддэг болсон. Энэ уралдааны онцлог нь оролцсон хүн бүр бэртэлгэнтэл нь уралдах боломжгүй болчихгүй бол дуусгахын төлөө л тэмцэж өөрийгөө ялах хүслээр уралдааны эцсийн өдөр хүртэл гүрээс тэмцдэгтэл байгаа юм л да. Тэгэхээр хичнээн ядарсан ч өөртөө шаардлага тавьж зүтгэх тийм хүчийг олдсон гайхмаар. Энэ 6-10 өдрийн гүйлтийн тэмцээн болдог гэдгийг буд жаргалаас анх мэдж авсан. Тэгээд ер нь энд орё гэсэн бодолтой байсан. Тэгээд энд орохын тулд би өөрөө ямар ч байсан 12-24 цагийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож цаашаа орох юм байна гэдгийг мэдээд Монгол улстай зохиогддог
12-24 цагийн гүйлтийн тэмцээнд 4 удаа орсон. 12 цагийн гүйлтийн тэмцээнд 2 удаа орсон. 24 цагийн гүйлтийн тэмцээнд 2 удаа орсон. 24 цагийн гүйлтийн тэмцээнд 172 км гүйж энэ ховын рекорд 172 км. 12 цагт нь бол 105 км гүйжсэн. Энэ тэмцээнд орохын тулд өрсөлдөгчөө ер нь судалж үзсэн. Канадын тамирчин байна, Америкийн нэгдсэн улсын тамирчин байна. Энэ Канадын тамирчин бол нэлээд сайн, нодлон бол энэ 6 өдрийн гүйлтэнд төрүүлсэн тамирчин байна. Би тэгээд энэ хүнтэй ер нь өрсөлдөж энэ хүнийг яаж нодлон 6 өдөрт энэ хүн төрүүлж болсон. Би бас Монгол хүн энэ хүнийг ялна гэсэн бодолтойгоор тооцоо судалгаа хийгээд маргааш 6 өдрийн гүйлтийн тэмцээнд ороход бэлэн байлгаад байна. Айрын гүйлтийн клубын захирал Ганбат захирал бол биднийг бас энэ 6-10 өдрийн гүйлтийн тэмцээнд яаж оролцох, гон тактик төлөвлөгөө бүх зүйлийг бидэнд бэлдэж өгсөн. Тэгээ энэний дагуу бас Ганбат дасгалжуулагчийн дагуу төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургалтаа хийсэн. Эхний өдөр бол энэ тамирчид нэлээд ширүүн, нэлээд олон километрийг туусан. Наа тал нь хамгийн дээд тал нь ихэд 110 км, 111 км, 111 майл буюу 170 км явцсан байна. Эхний нэг өдрийн гүйлтээр Бямбагийн буучрал Монгол улсын тамирчин. Тэгээ эндээс судалгаа хийгээд үзэж байхад бол ард талын өрсөлдөх тамирчид бол одоо 50-60 одоо 3 өдрийн дараа хэд бараг 100 км хоцорсон юм чинь. Тэгвэл бол энэ эхний өдөрнийх бие дайчиж ширүү явах шаардлагагүй юм байна. Энэ 2-3 дахь өдрөөс ихэнх тамирчид ерөөсөө алхалтын байдалд орж байна. Бямбагийн буучрал бол яг ерөнхийдөө бол бэлтгэл сургалт олон удаа 6-10 өдрийн гүйлтэнд орж байсан. Эндээ ч төрүүлж байсан учраас бас нэлээд туршлагатай. Энэ тамирчны туршлагыг хараад би өөртөө дүгнэлт хийхэд бол ер нь тогтсон майлаа бол ер нь чигэд бариад явахын төлөвтэй юм. Их хамаагүй өндөр темптэй яваад хэрэггүй юм байна гэдэг бодол надад төрж байна. Тийм учраас чигэд темптэй яваад амралтаа хоол ундаа сайн зохицуулаад явах юм бол амжилт гарах боломжтой юм байна гэж үзэж байна. За ингээд одоо 6 өдрийн уралдаан маань эхэлсэн. Монголоос 3 тамирчин оролцсон байгаа. Ховд аймгийн Эрдэнэ сумын ариат Экватор гэж богино зайн гүйлтийн нэртэй тамирчин. Мөн 66 настай манай Бацэг бах маань энэ улсуудтай 6 өдрийн уралдаанд оролцохоор байраа эзэлж байна. Завхан аймгийн Тосолсонгийн сумын ариат Батчимэг эмэгтэй энд нийт одоо 20 гаруй орны 40 орчим тамирчин оролцсон байгаа. 6 өдрийн уралдаан маань 10 өдрийн уралдаан яваад 4 хоногийн дараа эхэлсэн. Энэ дээр ихтэй үнэхээр тэмцээний туршлага гэж бас агуу байдаг нь анзаарчихсан. Яагаад гэвэл манай Экватор маань богино зайн гүйлтийн тамирчин учраас анхныхаа 1-2 өдрийн уралдаанд одоо бусдаасаа тасрах зорилго агуулж эхний 2 өдөр нэлээд эрчтэй гүйж 150 км өдрийн 150 км өдр хүрлээ гэжсэн боловч хөл нь одоо олгоц бэртэл гэмтэлтэй болсноор амжилтанд буурсан байгаа. Гэтэл энэ 6 өдрийн уралдаанд тогтмол шогшоод алхаад тэгээд гэмтэл хүртлээ тойроод барианд амжилттай оролцож байгаа олон тамирчин байсан. Энэ одоо алдартай гүйлтийн тэмцээнүүд нь дэлхийн 140 гаруй оронд зохиогдож олон хүмүүсийг хамарсан ийм арга хэмжээ болдгийм байна. Тэмцээний гол зохион байгуулагч маань одоо 2007 онд нас орсон боловч түүнийг дамжигчид хамтран зүтгэгчид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн явуулж дэлхийн олон орон оролцдог нэр хүндтэй тэмцээн болгон одоо болтол үргэлжлүүлсээр байдгийм байна. Тийм ч учраас одоо энэ марафоны баг уралдааны чанар үзүүлэлтээр дэлхийд алдаршиж том нэр хүндтэй тэмцээн болсон байгаа. За одоо тамирчдын иддэг хоол хүнсний талаар ярих. Тамирчид маань 10 өдөр уралдахдаа махны төрлийн хоол ерөөсөө идэхгүй. Олцоо буурцагны шүүс,
мах оролцоогүй. За мах гэх юм бол одоо өндөг. Тэгээд энэ хоолыг хийж байгаа улсууд маань маш их итгэх зүтгэлтэй үнэн сэтгэлээсээ олон төрлийн амтлаг хоолыг хийж бид нар харин мах байсангүй гэхээр 10 өдөр нэг битгэд өнгөрсөн байсан. Монголын одоо амуу брэнд бужаргалыг маань ивент итгэж амуу брэндийн бүтээгдэхүүнүүдээр 10 өдөр идэж уралдсан байгаа. Бужаргалын нэг онцлог нь бол одоо энэ удаад ерөөсөө махнаас гараад мах 3 сар мах идэлгүй дан жимсний шүүсээр өөрийгөө хоолж одоо энэ гүйлтийн замд өөрийгөө туршиж утсан баг. 10 хил хайсан, биеийг хөнгөрсөн. Тэгвэр жимсийг дангаар нь барьж идэхгүй зүгээр шүүсийг шахаад дан шүү сууж ингэж уралдсан. Одоо бидний хувьд бол сэтгэл багтахгүй л байсан л та. Монгол хүн мах идэж өссөн монгол хүн дан жимсний шүү суугаад 10 өдөр нойр хоолгүй уралдана гэдэг бол ой ухаанд буухааргүй юм болсон. Гэхдээ бод жаргал маань 10 өдөр жимсний шүү сууж бидний нүдэн дээр яг уралдаж 10 өдөр болсон. Маш хүнд тэмцээн. Би өөртөө бол тэгж хэлж байгаа. Хүнд тэмцээн. Тийм учраас энд бол төсвөр төвчээр гэдгийг л одоо энд л харуулах спорт гэдгийг л би хэлэхэд их таатай байна. Тэгээд зорьсон зорилгоо биелүүлэхийн төлөө өнөөдөр би энд ингээд зоригшлуудад ирсэндээ үнэхээр бахархалтай баяртай байна. Одоо миний насанд Оросоос Австралийн тамирчид байна. Бүгдээрээ өмнө орж ирсэн маш туршлагатай тамирчид юм байлээ. Би одоо анхудаа орж байгаа учраас надад бол бас жоохон мэдээж өрсөлдөгчөөсөө имэн. Тэгтээ би бол өөртөө маш их зориг хатуучлыг өгж тэднэртэй адилхан л хэмжээнд очиж уралдана л гэж өөртөө маш итгэл төгс байгаа. Амжилт гаргахын төлөө маш их хичээнэ. Монгол улсынхаа нэрийг ямар ч байсан л гаргахын төлөө хичээж зүтгэж энд ирсэн юм аа. Нодлон Малайзийн Азийн аваргаас би 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Миний амжилт өөрийн хичээл зүтгэлийн үндсэндээс бас ахиж байгаадаа би бас тэрэндээ бас их баярлж байдаг. Тэгээд одоо тэгээ энэ холын зай марафоноор бас амжилт гаргахын төлөө явж байна. Ахмадууд гадагшаа тэмцээнд явхад маш хүндрэлтэй улсаас биднэрт нэг ч төгрөг өгдөггүй. Бид өстө өөрийнхөө дур сонирхлынхаа төлөө ингээл зорьсон тэмцээндээ явахын тулд өөрсдөө найз нөхөд тэгэл танил тал нутаг орноосоо дэмжлэг авдаг. Яг улсаас бидний ахмадын талаас туслах дэмжээ үзүүлдэгвэ. Тэгээ тэр тал дээр бас жоохон анхаарч үзээсэй л гэж манай ахмадууд бүгдээрээ хэлдэг боловч энийг яг цааш нь дамжуулаад төр засгийн өндөрлгүүдэд чихэнд нь очиж мэддэгдээсэй гэсэн хүсэл мөрөөдөл их байдаг. Энийг мэдсээр байж бас манай өндөрлгүүд бас тэрийг тэр талаар бодолцмоор л байгаа байхгүй юу. Сая харин Польшийн дэлхийн аврагт явсан тэмцээнээс хойш одоо жоохон ахмадуудынхаа энэ төсвөр төвчээр хөдөлмөр энэ амжилтыг одоо жоохон ойлгох шиг болно лээ. Одоо энэс хойш улам их тусалж дэмжээсэй л гэж хүсэж байна. Би тэгэл найз нөхөд ах дүүнэрийнхаа тусламж дэмжлэгээр зардлаа босгоод ирсэн. Тэгээд бид нартай их баярлалаа. Би түрүү хэлсэн энэ уралдааны онцлогонд болгон гэмтэл бэртэл авчихгүй уралдах боломжгүй болчихгүй л бол дуусгахын төлөө тэмцэж өөрийгөө ялах хүслээр өөрийгөө хурцлж ингэж гүйдэг байгаа. Манай инкубатор маань хэдийгээр эхний 2 өдөр гиндэж хөлдөө одоо бэртэл авсан боловч өөрийгөө зоригжуулж одоо энэ уралдаанд үргэлжлүүлэн оролцсон байгаа. Энэ марафоны нэг онцлог нь гүйж болно, алхаж болно. Хэрвээ нойр нь хүрээд ядраад байх юм бол өөрөө биеийн дийлэхгүй болох юм бол ороод дураараа унтаж болно. Тэрийг бол хориглохгүй. Гэхдээ унтахад бас учиртай. Маш хүйтэн нуурын хөвөн дээр байдаг учраас шөндөө даарад хүнжилэн тухлах тийм боломжгүй. Одоо эсхий зулхайтай, эсхий зулхай биеийн даалдахгүй. Тийм учраас унтахгүйгээр гүйдэг. Ерөн залхуураад нэг өдөртөө 3-4 цаг унтчих юм бол нэлээд хэдэн тойргоор хоцорчдаг. Тийм учраас болж өгвөл бага унтаад их гүйж бие заваалгүйгээр ингээд алхах гүйхийг хослуулад 10 өдөр болдог. Ийм уламжлалтай юм лээ. Бузаргал маань энэ тэмцээнд 14 онд анхудаа оролцож 5 дугаар байр, 15 онд 10 дугаар байр, 16 онд 4 дугаар байр, 17 онд төрүүлсэн байгаа. Инхээр 3-4 удаа оролцож төрүүлнэ гэдэг бол энэ тэмцээний шалгуур ямар хөө хүнд байдгийг харуулж байгаа. 18 онд 2 дугаар байр эзэлжсэн. 2 дугаар тэр
тэмцээний оролцогчд ярьжсэн та 2 дугаар эзлэхдээ бод жаргалаас олж их ядарлаа. Бод жаргал бол минь яг шил даран гүйж ерөөсөө яг урд орчих гэдээс учраас би амдаж амарч чадахгүй өөрийгөө маш их урцсан тэмцээн боллоо гэж Нотингийн дөрвөөс хүн ярьсан байт юм байна. Одоо юу гэдэг 5 өдөр үлдсэн шүү дээ. Царай тусмал тест янз бүр шүү дээ. Янз бүр шүү дээ. Нөр нүүр гараа гож аваад. Сэрэж авахгүй яагаад гүндэ. За. Мондоо гэж одоо 100 хэд литрээр хавлаа шүү дээ. Юу гэдэг одоо яг нэг үгээр авах юм бол хамшигтэн гол байна. Тэгэд эмнэлгийн үйлчилгээ бол энд хангалттай сайн. Анх намайг очиод ингээд эмнэлгийн орон дээр бод жаргалыг хятад эмнэлгийн үйлчилгээ авч явахад нь харж байхад одоо энэ асар том 100 насны навчнууд дэлгүүрийнхээ одоо кодтай ингээд байжсэн. Тэгээд явах өдрөө ингээд очих өдөр 100 настууд ингээд дууссан. Манай тамирчлагч бас гэмтэл бэртэл тойроогүй. Батчингийн маань хөл холгож одоо 100 насны боолтоор боолгож цаашаага гүйсэн байгаа. Бод жаргал маань ингэж гүйж нэлээд гүйж яваад эмнэлэг орж эмнэлгийн үйлчилгээ авч нуруугаар ногц учраас нуруунда эмнэлэг массаж хийлгэж ингэж үйлчилгээ авч байсан. Бацахгүй ч гэсэн Эквадор маань ч гэсэн ингээд бүгдээрээ. Батчингүй харин эмэгтэй хүний хувьд их маш их төсвөр хатууж гаргаж оролцсон. Хөл нь холгоод хөлөө хэдэн давхар боолттой ч гэсэн. Ингээд гүйсээр бод тэмцээний хамгийн сүүлчийн өдөр хүртэл гүйж өөрийнхөө насны ангилд төрүүлсэн байна. Мэдээж төсвөр төвчээртэй байж шургуу бэлтгэл хийж ээж энэ тэмцээнд оролцож ялалт байгуулах талаар бодож болох юм. Тэрнээс биш зүгээр гүйлтийн тамирчин шууд очиод гүйгээд төрүүлээд алдрын тэтмийг авна гэдэг ойлголт бол энд байхгүй юм шиг харагдаж байлаа. Бацуу ах дээр нааша энэ ийм тэмцээнд орооч ийм тэмцээн байдаг юм а гэдэг бод жаргалаасаа мэдээ тэгээд ирсэн байгаа. Би тэгээд энэ айрын клубт Бацуу ах битээр хамт ирсэн байгаа. Тэгээд энэ Монгол хүний төвчээр хатуу жил бод жаргалаасаа судалж дэмжлэг авсан. Тэгээд тэрэнд бод жаргалаа одоо ингээд сайн гүйж бол бид нар бас Монгол хүний бахархлыг төрүүлэхийн тулд бүхэл чадлаа дайчилж энд бол амжилттай оролцохыг бодож байгаа даа. За тэгээ шөнийн уралдаан. Шөнийн уралдаан бол бас явдалтай. Ялангуяа бороо орсон үед бол одоо шөнийн уралдаан их хүнд байсан. Хүйтэн. Бацхгүй маань одоо ер нь бас л тасралтгүй байсан те 6 өдөр бол. Ингээл нэг жиг тэмнэлээр ингээд шогшоод. Бацхгүй өрсөлдөгч одоо тэр Жоноос би асуусан. Та ер нь хэдэн минут унтж байгаа гэхээр би 2 цаг гүйгээ 5 минут унтаад гүйж байгаа гэдэг. Шөнийн гүйлт бол бас онцгой хүн тэмлээ. Өөрийн 3 цаг болж штэ. Одоо онтож амрах болоогүй юу? Амрах гэж байна. Одоо хамгийн сүүлийн тойрог гэж тий. Өнөө ширийг. Ер нь одоо олон шөнийн хүнд үеийг давсан байс тэр талаараа ярихгүй. Тэгээ ер нь бол шөнө бол 1 цаг унтаал явж байгаа л да. Тэгээ энэ бол тэгж л явж амжилт гардаг. Их унтдаг хүмүүст бол одоо нэг амжилт гарах магадлал юм бол та. Ер нь бие махбод амар гэдэг одоо сэтгэл зүй болохоор урагшаа тэмүүлэх гэсэн тэмцэл явагдах уу? Явагдана. Чи байнга тийм тэмцэл явуулж байгаа. Ер нь бол бие махбод яг энэ одоо булчин ширмэс энэ бол ямар ч дийлэх боломжгүй тийм тэмцэл гүйлтэй юм л. Зүгээр сэтгэл зүй өөрөө тавьсан зорилго байгаа. Одоо яг би ингэх сэтгэл гүөх хэвээр тий. Төрүүлэх хэвээр ч тийм тий. Зорилгоо тавьсан байгаа. Тэр яг тэрэндээ хүрэхийн тулд тэгэл хүн өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл тэр зорилгынхаа төлөө бол одоо тэр нойр чухал биш болж байна. Тэгээд бусад тэр биеийн нөгөө одоо өвчин бус зүгээрчсгүйгээд байгаа шинж байнга нөгөө хөл одоо миний хувьд энэ удаа бол одоо 2 даалны дотортлоор өвдөж байна. Тэгэл хөлний бас цэврүүгээд ингээд түнхээр хатгуулаад ингээд өвчнүүд бол ярив зөндөө. Хамаагүй өвчнүүдээ мартана. Тэр нойр ядралт энэ маш олон зүйлийг мартаж золиосож байж амжилтанд хүрдэлтэй. Энэ чинь одоо би ч яг энэ спортоор чиглээд
Эсвэл 10 гаруй жил болж байна тий. 10 жил явахдаа бол энэ гүйлт бол улам л одоо нойроо илүү их багасах, илүү их төсвөрлөх гэдэг энэ дадал сууж байна. Тэгэхээр бол одоо жилийн ирэх тусам бас миний тэр энэ төсвөрлөх чадвар бас уламжлал нэмэгдэж идэг. Тэгж ижил өнөдөр өөрийгөө ялан дийлдэг л дээ. Тэгээ өөрийгөө ялан дийлж энэ эргээд одоо нэг Монгол гэдэг нэр гардаг. Тэ Бямбагийн Бужигл гэдэг нэр гардаг. Тэгээд бас амаргүй энэ бас нэлээ өвчин чармаал гаргаж ижил амжилтанд хүрч байгаа юм л да. Энэ бол тодорхой хэмжээний нэр хүндтэй их олон улсын тэмцээн мэдээж амар биш улсууд ирдэг нь ойлгомжтой шүү дээ. Олон улсын шилдэгүүд эдний донд одоо Монгол гэдэг нэрийг гаргаад Бямбагийн Бужигл гэхээс илүү одоо хүмүүс их Монголын Бужигл гэж мэддэг болсон байна шүү дээ. Энэ амжилтанд хүрэхэд бол хэрэг золиос гарах уу? Гаргасан. Бас нэлээ гаргасан. Одоо тэрийн сэтгэл зүйн хувьд юм уу, цаг заваа гэдэг юм уу, бас эдийн засаг санхүү мөнгөний хувьд ч гэсэн ингээд маш их юм бас зэрүүлж ижлийн амжилтанд хүрч байгаа тийм. Таны одоо хэтийн мөрөөдөл юу вэ? Одоо хэтийн мөрөөдөл нь яг энэ гүйлэн дээр дэлхийн рекордуудыг шинжилэн тогтоох бодолтой 10 өдөр, 6 өдөр их байна. 5000 км их байна. Тэгээ энэ холын гүйлүүд дээр дэлхийн рекордыг бас шинжилэн тогтооё гэж бодож байна. Илүү амжилттай их үйл гэж бодож байна. Сид ажил амьддаг гэж бодож байна. Тэгээд бас сайн мэдсэнгүй бид өөр ажиллаар ийшээ ирсэн. Тэгээд танд агч нараа хараад дагуулад хүрээлээ. Үнэхээр чи 6 өдөрт үлээ 10 өдөрт тойрж байгаа тасралтгүй унтахгүй байх юм бол ингээл өөр гүгээд ирээд юм байна. Амар төсөвчээр маш их төсөвчээр. Магч нэрэ хэрэг балгаа нэрэ. Үл цэврүүдэх тэр ботол нь орох тэр хомс хуурж тэр молтрох ерөөсөө тэр асуудалгүй байна. Амар төвчээр хатуужл гаргаж унтахгүй өөр хідэн цаг гүйдэг өдрөөр гүйд юм байна. Тэгэхээр яг энэ чи ирж ижил үнэхээр энэ хүмүүс ямар төвчээр хатуужл гардаг юм ойлгож юм байна. Сонссон гэхдээ яг нүдээр хараад ирэх үгийг шалганд байна. Тэгэхээр бахарч юм гэж байна. Анх ирж явахдаа чинь 6-10 хоногт ерөөсөө үзэж гүйж үзээгүй болтлоо ер нь нэг сонирхолтой тэмцээн ер нь орж үзье гэсэн тийм сэтгэлдтэй л орж ирсэн. Та бол одоо Азийн аваргаас алтан медаль авсан нэлээд туршлагатай дамжсан шүү дээ. Ер нь энэ хит холын зайн гүйлтийн уралдаан ер нь ярь чадал хүч шавхж байна. Шөнө хэдэн цаг унтж байна? Хамгийн их нь 4 цаг унтж байна. Тэгээ хамгийн багадаа 2 цаг унтж байна. Бужигл 10 хоногийн гүйлтэнд орж байгаа нь үнэхээр гайхамшигтай байна. Шовтон гүйж байна. Оноор бараг 1 цаг унтж байгаа мó тийм. Энэ бол одоо жишээ нь хит холын марафон гүйлтээ бол хит холын 6-10 хоногийн гүйлтийн чинг үлгэр жишээ болж чадчихэв. Тийм учраас энэ бужиглын хөдөлмөрийг үнэлгэсэг болжээ. Монголчууд ийм гайхамшигыг одоо энэ шилдэг тамирчдын дунд үзүүлж чадчихаараа бидний бахархал болж бидний дуурай болгож гад бид бахарх чинь. Та бол одоо бас 66 нас гэдэг бол бас тийм бага нас биш шүү дээ тийм ээ. Мэдээж энэ хол одоо ингээд зардал мөнгө хойсоо гаргаад ингээд ийм тэнцээд ингээд зорж ирэх юм хүсэл энэ хаанаас төрж байна? Санхүүжилтээ яаж болж байна? Хүүхдүүд тусалж байна уу? Өөрөө болгож байна уу? Санхүүжилтээ хүүхдүүдээсээ тийм авчаана бас манай гүйлтийн клубын захирал Ганбат гэдэг залуу тэр бас бидэнд санхүүгийн болон хувцас пүүз хэрэглэн материалын тусалцаа дэмжлэг үзүүлсэн. Дээр бас өөрийнхөө тэтгэврийн зээлийг бас аваад энэ дээр нэмэрлээд ингээд охиныгоо туслахаар аваад ирсэн. Учираас одоо бас амжилттай оролцож өөрийгөө ялъя гэсэн тийм зорилготой орж ирсэн. Энэ бол нэлээд тактиктэй уралдаан тэмцээн юм байна. Зарим газраа гүйх юм, зарим газраа шогших. Дандаа гүйж ийж бас болохгүй. Дандаа алхаад байж бас болохгүй. Гүйлт алхалтыг хослуулж ийж өөрийгөө ялах тийм бололцоотой юм. Эндээс ингээ харж байхад анх тэмцээн хийж байхад энэ хүн одоо яаж дийлэх бол ер нь явж чадах болоо нэг хоёр тойроод унах болоо гэж харагдахаар тийм хүн бас зөндөө байж шүү дээ. Ингээ хажууд ийшээ дайлээсэн, мөрөөдсөн одоо алах гүйхнөөдгөө алхаж чадахгүй. Жишээлбэл ард талданы өрсөлдөгч Жон яваад өнгөрлөө. Тэгсэн тэр хүн бол машинда 5-10 минут удаа шүнжингөө өдөржингөө явдаг гэж. Үнэхээр тэсвэр хатуужлыг үзүүлж чаддсан юм байна. Энэ хүмүүсийн талаар одоо та өрөөлөхөөр өрсөлдөгч Жоны талаар одоо ийшээ ингээ яваад өнгөрлөө шүү дээ. Хүн ингээ харахад одоо ер нь явж дийлгэнэ гэхээр анх харахад тийм байсан. 5 өдөр шөнө ингээ явчихлаа шүү дээ.
Тэгэхээр энэ хүний зориг одоо жилийн тэмцээнд орж байгаа хүмүүсийн төвчээрийн талаар Шон өөрөө бол яг энэ дээр баг мэрэгжлийн тамирчин болсон хүн байна. Энэ анх оролдож байхдаа би энэ хүнийг ер нь гүйцэтгэх бололцоотой юм байна гэж бодож байсан. Эхлээ гараанаас багтчихсан уу? санаа тогтчихсон. Гараанаасаа гараач гэсэн энэ хүнээс нэлээд боломжтой тасрааж явж байсан. Тэгсэн чинь 2 цаг 3 цагийн дараагаар маань хүншөрөөсөн жиг темпер гүгээд хэлсэн. Бид чинь бол өндөр темптэй гараад ирсэн. Тэгээ өндөр темптэй чинь 2-3 цаг жигд барьж чадахгүй. Тэгээд сүйдээ яач. Тэгэхэд энэ хүн чинь бол жиг темпээ бариад алах газараа алхаад гүйх газараа гүгээд сүйдээ болохтой бүр шотон алхалт хийгээд тэгээд унтна гэж байхгүй. Энэ ер нь 5 минут унтдаг юм уу үгүй юм уу? Өөрийн гэсэн хувийн машинтай Америкт нэгдсэн улсын 60 настай тамирчин хүн байна. Өөрөө машинтаа орж нэг 5-10 минут хийдгээр шотон алхачих юм. Тэгээд хараад хажууд нь ингээд хараад хэдэн тойргоор тойрогдох би хичнээн гүүгээ шогшооч нэгрэх энэ шотон алхаад гүгээд тэгээд говьд даваад байгаа юм шиг мөртөө яваад үргэлжлээд яваад энэ суучих байх гэсэн ерөөсөө суухгүй тэр чигээр ингээд үргэлжлэж явсан надаас хамаагүй тасраж явсан. Монгол хүн ер нь энэ тэмцээнд хэр амжилттай оролцож болох вэ? Амжилт гаргах магадлал Монгол хүний төсвөр хатуужлыг бод жаргалын жишээгээр харж болж байна. Бод жаргал бол Монгол хүний төсвөр хатуужлыг энэ тэмцээнд одоо энэ дөрөвдөх удаага төрүүлж байгаа юм шиг Монгол хүний төсвөр хатууж байна гэдгийг бүрэн дүүрэн нотлож чадчихна. Тийм учраас бод жаргалынхаа үлгэр дуурайлаар туршилгаар бид нэр анх удаа орж ин. Тийм учраас энэ монголчууд бас бэлтгэл сургалт хийх юм бол цаашдаа амжилт гарах бололцоотой төсвөр хатуужилттай ард түмэн юм чинь бас амжилт гарах бололцоотой юм байна гэж бодож байна. Тэний 2 цаг үед дүн гарна гэж сэтгэл догдолж байгаа. Тэгээ нуурын хажуугаар 10 цагийн дараа аврагынхаа мэдээ зүйлжээж байгаа. Ховцоо өнгөлцөө арай гайгүй болж байна уу? Нуруугийн сайн нохоод өг. За ингээ гүйлтийн зам. Нью-Йоркт амьдардаг 2 монгол ба манай гүйцэтгэх дэмжгээр ирээд байна. За сайн байна уу? Сайн явцгааж байна уу? Сайн бацгаа нөө. За дугуугаар хаанаас ирв? Холоос ирв үү? Энэ тамирчдаа дэмжих гээл ирлээ. Манай тамирчид одоо Гүйж жаргалаас айгүй сайн гүйж байгаа юм байна шүү дээ. Энэ хүн хэцүү замыг айгүй төвсөрч хүчтэй айгүй сайн гүйж байгаа. Жил болгоо ирж байна та хоёр? Жил болгоо ирж байгаа. одоо 3-4 жил ер нь дэмжиж байна. Манай Монголын тамирчин бод жаргал бол одоо маш их өндөр амжилттай орцдог. Тэгээ яг энэ цас бороотой үед бол
дэмжихгүй одоо юм цаг агарын байдал айгүй хүнд байдаг. Одоо бороо орж ийн тэгсэн мөртөө тамирчид гүйж ийн би тэр дэмжих гээд тамирчтай тестом болох гээд ирж байна. За баярлалаа. Бас энэ газар ирээ уралдахад нутгийн нэгтний дэмжлэг сэтгэл санааны дэмжлэг маш их чухал байд юм байна. Би одоо өөрөө харж мэдэрлээ. Та их баярлалаа. Манайчаас 3 тамирчин маань гарын тэдэртэй амжилт хүсье. За баярлалаа. Сайн яваарай. За манай тамирчин Батчамиг 81 номертой. За Батчамиг хэр ядарч байна? Хөрж явах уснаас устсан гайгүй. Гайгүй байна. Өрсөлдөгч тамирчин маань хаана явна? Аймын таргийн урд яваад идэг. Утаны ороод үзтараад байна да. Үзээд байна. Унтцаад гараад ирэхээр л хэдэн тойрог алгуулсан байх юм. Тэгээд хүүцчих. Тэгээд тийм даа. Энд ерөнхийдөө их нэлээд хүч тамир шаардсан их төсөл төвчээр шаардсан тэмцээн юм а да. Тийм байлгүй яг хинээ хүн болгоны төсөж мөрөөдөд бодлоо болдог тэмцээн биш байна. Тэгэхээр чанга спорт. Монголд бол 24 дэх үеэсэн гэж байгаа үстэй. Тий. Тэрний ажид бол овоол юм байна уу? Дахиад 5 цаг цаана 24 ч удаа ганцхан цагийн дотор өстэй хамаг байдаг. Нарантын төлөвлөхийн төлөө хамаг хүчээр цогтөг юм чинь удаан хугацааны турш зөв бичээр гаргаж өгч байгаа. За амжилт хүсье. Вариант ороод ирлээ. За хүнээ тосон зингэлийн өөхөн тэсэлгүй яадны бэ? Тэсэж шүү. Тэсэлгүй хүнд өгөөжсэн чи. Тэсэх гэж лээсийг одоо тэсэл дуусгал. Өвдөх зовхын анзаараад ах юм бол энэ тэсэж хаа. Ушаахгүй юм шиг мэдээж. Гүгдээ. Тэр урд чинь төрүүлж яваа хүн байна шүү. Энэ готлаач ирээд та сайн гүйж байгаа маа. Яасан завсарлчаад байгаа байдлаа. Оюун боллоо наа. За. Юу болов? Тослохгүйтэй дэмжиж байгаа байхгүй юу? Нэг нь урд нь гарч хусаад тийм ээ. Тэгээд би нөх хөл өвдөд дуусаад ирсэн бацууга хуурна. Одоо энэ шүнжээ яваад гэдэг нэг чийж аа. Тэгээ хоёрын нэг аа. Ди хоёрын байх уу? Туршлага судалж байгаа. Туршлага авсан хурдан чигээр бацууга хаасгаж байгаа. Нөгөө дэрийг утаа чи явсан юм шүнжээ. Чи шүнжээ шаагаад шагаад нөгөөд шүнжээ усчаас өглөө босч. Бацууг зайгаад өглөө босчгүйгээд бас нэгэ даалгаж байгаа. Энд бол ингээ харахад алхаж байгаа, гүйж байгаа ингээ харахад хялбар юм шиг боловч маш хэцүү. Тэнд өөрийн биеэрээ би яг хажууд нь хараад дагаад гүйгээ зураг аваад ингээ байжсэн болохоор тэр хүнд бэрх зам, хүнд бэрх өдөр, хүнд бэрх бороо, хүнд бэрх хүйтэн орой бүгдийн хамтдаа тоосон учраас энэ хүмүүс ямар их бэрхшээл төсөөр хатуужлаар энэ уралдаанд оролцсныг бол өөрийн биеэрээ мэдэрч харсан байгаа. Italy. I'm from Italy. Yeah. Venice.
nice. Venice, Venezia. Venezia. Yeah. Good luck. Where are you from? New York. No. How about you? Mongolia. Oh, nice. Germany. Yeah. Nice. Japan. Austria. Yeah. You are Thai? Tired. Yes. That's okay. Taiwan. I see all day. You are strong. Very nice. Энд уралдаж байгаа тамирчид зөвхөн уралдаж гүйх биш, хоорондоо нөхөрлөж, бие биендээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, бие биенийхээ бэртэл гэмтлийг хамтарч дэмжлэх, хөл холгох тохиолдлууд одоо гутлаа хайчилж, хөлөө гаргах гэдэг бие биендээ их тусалдаг гэсэн. Тэгээд одоо энэ амралтын үед бол амралт ер нь багдаа. Манай бод жаргал өдөртөө 1 цаг, шөндөө 1 цаг, өдөрт 2 цаг л унтаж байсан. Зарим өдөр бол хэвтэл 20-30 минут болоод босоод гүйж байсан. Тэгээд тэр хугацаанд бол их богино хугацаанд дадлагтай өнгөдөг чинь богино хугацаанд унтаад, богино хугацаанд босоод ингээл босоогүйгээ явчихдаг юм байна лээ. Бусад тамирчид ч гэсэн ер нь бол өөртөө шаардлага тавьснаас болдгоо яг тогтсон хугацаанд унтаад босоод гүйдэг юм байна. Намайг Руд Пол Маршал гэдэг. Канадын телевизийн продюсер. Би энэ уралдааныг анх 2008 онд мэдээлж байсан. Түүнээс хойш уралдааны үеэр аль болох өдөр болгон энд ирж энэ Нью-Йоркийн Queen's Park-д болж байгаа уралдааны онцгой сонин содон үйл явдлыг мэдээлэхийг хичээж ирсэн. Бод жаргал их авьяаслаг, чадварлаг хүн, чадварлагч гүгч. Өмнөхөд автдаггүй, жил ирэх тусам урдынхаасаа улам илүү сайжирсаар байгаа. Өөрийнхөө бүх хүч чадлыг дайшлан гүйдэг. Энд оролцож байгаа хүмүүсийн цорын ганц зорилго нь хамгийн богино 31 милээс хамгийн холын зайд амжилтыг үзүүлэх. Ямар онцлогтой байна да? Гэхдээ яг одоо тэгээд нэг онцлог гэвэл одоо би анх удаа 1 номертэй оролцож байна. Тэгээд өөрч одоо 1 номертэй гэдэг нь юу вэ? Нөгөө чансаагаар номер болготой. Одоо хамгийн өндөр рейтингтэй тамирчид нь 1 гэдэг номероос дугаарлагдаж явдаг байхгүй. Тэгэхээр яг өнөөдрийн энэ жилийн үед бол ч одоо 1 дугаар явж оролцож үзлээ. Өөрөөр нь 2 дугаартаа орж ирсэн, 3 дугаартаа орж ирсэн. 1 дугаартаа ороод одоо үнэхээр бас нэлээд хол тасарчлаа шүү дээ. Тэгээд санаа амарны ганц 2 цаг, 2-3 цаг ч юм унтаж болохгүй. За одоо би ч бас нэг өөр зорилго байгаа болохоор тэрийг бодоод байна. Рекорд тогтоож бодлоо тэр утгаараас тэрийг бодоод унтчихдаггүй шүү дээ. Бод жаргалын давитсан энэ дасгалын багжууд бол одоо маш хэрэгтэй. За ингээд хөлөө дээш нь сойж хөвтөж 20 минут хөвтөж босоод гүйндэ. Энэ хугацаанд бас хүний бие хүндэрч гүйхэд хэцүү болох байх гэж бодсон. Зүгээр толын замд гүйдэг дасгал сургуульд сайн хийсэн хүмүүст бол энэ бол нэг асуудалгүй юм шиг байна лээ. Бод жаргал маань одоо эндээс ингээд босоод гүйгээ явчихна. За голцоо 10 өдөр ихэнхдээ хүйтэн бороотой чихтэй байсан учраас ганц 2 өдөр нар ахад бол тамирчдын ховцаа хатаах, ховцаа угаад цэвэрлэх, халуун усанд орох ийм ариун цэврийн ажиллагаа явагддаг. Энэ нэг 2 өдөр нар гарсан баг тэр үед одоо хамаг ховцаа ингэж хатаагаад ботал бөөз бүх чихтэй юмнуудаа хатааж авсан маань одоо энэ тамирчдын хувьд бол их зол болсон. Тамирчдад маань хуурай ховц хамгийн чухал. Одоо олон хоног ингэ яваад ирэхээр бас готл бөөзний өсгий холгоод эхлэнгүүт ингээд өөрсдөө бие дааж засвар готлондоо засвар үйлчлэгээ хийгээд одоо ингээд готлоо хайчлаад хөлөө гаргаад өөрөөхөө биеинд аль эвтэйх нэр одоо
тохируулдаг. Зөвхөн тамирчдын хувцсыг хэлэхэд бол жишээ бол хэд холын замд өгөөдөг энэ тамирчдын хөөз бол их үнэтэй байдаг юм байна лээ. Зөв газ $150. Тэгээд энэ гүйлтэн зориулаад нэгээс 2 бүүз авна. Тэрийг ингэж хайчлана. Гэт бодохоор бас энэ уралдаан тэмцээний зардал бас баггүй гардаг юм байна лээ. Манай тамирчид ч гэсэн бас энэ бүүзийг авч өмсөлдөө. Ягаад гэвэл энэ хол гүөхөд бол энэ бүүз үнэхээр өөр байдаг. Зөвхөн хашир туршлагатай тамирчид бол хувцсыг олон янзаар авцарч хуурайгаар нь хадгалах мөн ямар тохиолдолд маш хурдан хатааж болох гэх мэтээр ингээд өөрөө өөрсдөө бэлдээд ирдэг. Туслахууд нь үнийг хийдэг. TV2-ээс Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотоос үзүүлж байна. Энд Ширэ Чимбай нэрмжит хэд олон хоногийн марафон гүйлтийн тэмцээн ерөнхийдөө 9 хоног дээр үргэлжлээд маргааш дуусна. Үнэхээр эр зориг хатуу жил төвчээр хүний оюун ухаан шавхсан тэмцээн болдгийм байна. Энэ тэмцээний байрлаж байгаа байрыг бол их өөрөөс маягаар сонгосон. Маш хөтөн нуурын хажууд учраас их хөтөн өглөө ороод ялангуяа бороо орсны дараа бол хүн байж төвчхээ аргагүй тийм хөтөн жиндүү байдгийм байна. Хажуухан талд нь одоо нис хонгоцны буудалтай эндээс нэг 50 м хүч хүрхгүй газар одоо хурдны завтай. Тийм учраас шөнө унтна гэдэг ойлгос байхгүй. Шүнжэнгээ том тэрэг таракнууд дахиж өнгөрнө. Нис хонгоц нэснэ. Хүүтэн хайрн ядаж хүнжил байхгүй. Хүнжлийн оронд одоо манайхаар бол нэг виски зулхаа өгдөг. Зулхаагаа дэвсээ дээр нь зулхаагаа нөмрөөд болохоор вин даадахгүй хүүтэн ондг юм байна. Өнөөдөр 5 сарын 1-нд би одоо энэ ноосон балгаа энэ гүрдэгтээ зогсож байна. Өглөө өөрөөр их сэрүүн хүүтэн байгаа учраас энд гүйж байгаа хүмүүсээс бусд нь дандаа тийм зузаан гүрдэгтэй. Ийм үйл ажиллагаанд үргэлжилж байна. Монголоос оролцож байгаа Вянбагийн бод жаргал маань дараагийнхаа өрсөлдөгчөөс 100 гаруй километр тасарсан учраас төрүүлэх нь ойлгомжтой. Зөвхөн одоо өөрийнхөө амжилтыг эвдэх ийм тулааныг хийж байна. Энд 31 жилийн өмнө зохион байгуулагдсан тэмцээн 1988 онд хийсэн кросс гэдэг Австралийн тамирчны үзүүлсэн амжилтыг 31 жилийн турш ямар ч хүн эвдэж чадлагүй байгаа нь гайхалтай. Гэхдээ ийм нөхцөлд, ийм олон хоног, ийм нойр хоолгүй ийм тэмцээнд одоо энэ хүний амжилтыг давтах магадлал бол нэлээд хүнд. Монголын тамирчин бод жаргалыг бол магадгүй гэж энэ тэмцээнд оролцож байсан улсууд ярьж байсан боловч энэ удаад арай амжихгүй юм шиг байна. Дараа жилээс дахиж даагаа нэхэхээр болж байх шиг байна. Тэгэд их хөтөн учраас оролцож байгаа улсууд давхар цамцтай күрдэгтэй гүйж байгаа. Зөвхөн оролцогчдыг дэмжиж явж байгаа хүмүүс бол над шиг юм күрдэгтэй ноосон малгайтай. Ингэж л энэ тэмцээнийг үргэлжлүүлэн явж байна да. TV2 телевиз Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотоос За Бацгой маань Айрын клубын тамирчин. Айрын клуб бол Монголын гүйлтийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог. Тийм ч учраас одоо энэ хоёр тамирчнаа зориуд энэ олон өдрийн уралдаанд явуулсан байна. Үнэхээр ингээ хажуугаас нь харж яхад энэ олон өдөр нойр хоолгүй. Тэгэд хамгийн гол нь миний айжсэн юм одоо энэ зураг аваа явж байхдаа мах идэлгүй ингээ дан жимсний шүү суугаад ингээ гүүгээр яадаг юм бол даа гэж бас дотроо их эргэлзчихлээ. Монгол хүний бие физиологи бол анхнаас бүрэлдэхээс эхлээл махны орон зай бол мэдээж хүний биед бол тогтсон суусан байгаа. Тэгээд өдөө нас хүртлээр мах идчихэд дараа нь дан жимсний шүүс гож бүөхэр. Гэтэ
Гэтэл бод жаргал маань одоо дан жимсний шуус ууж гүйж энэ удаа нэг туршия. Би хөнгөрөөд бас өөрөө ээж магадгүй гэдэг. Өөртөө тодорхой зорилго тавиад дан жимсний шуус ууж гүйсэн учраас олон өдрийн дараа би их хөнгөрөөд их гоё болж байна гэж ярьж ирсэн. Тэгээд энэ өөрийнхөө бид орж байгаа өөрчлөлтийг нь харахад туршлагатай тамирчин бол одоо мэдэрч мэдрэлгүй л яг. Тийм учраас одоо хажуугаас нь заа сургаа, зааварлаад байх илүүц юм шиг. Ингэж бидэнд бодогдож байлаа. Өдрийн тэмцээн маань ингээд сүүлийнхээ 12 цагт орлоо. Одоо ингээд 12 цаг өнгөрч байна. Шөнө бороо ороод хүйтэн байгаа. Тамирчид маань хамгийн сүүлийн 12 цаг дээр одоо хамгийн сүүлчийн хүч тэнхэг шавхаж уралдаж байгаа. Энд одоо ингээд харахад бараг алхаж байгаа хүн алга. Бүгд өөрөөрөө байдаг хүч чадлаа шавхаж сүүлчийнхээ барайнд орохоор одоо тэхэлэн тэмцэж байна. Монгол улсаас оролцож байгаа тамирчид маань ч гэсэн адилхан бай. Бод жаргал маань хэдийгээр төрүүлсэн ч гэсэн нэг өдрийн өмнө 100 гаруй км-ээр тасарч төрүүлсэн ч гэсэн одоо өөрийнхөө амжилтыг улам урагш нахиулахаар өнөө шинжэнгээ гүйж сонохоор ингээд өвчтэй тэмцээнд ороод гүйж авна. Бод жаргалыгаа ингээд ийм их төсвөр төвчээр гаргаж бусдыгаа одоо Монголын холын зайн гүйгчдийг урайлан араасаа дагуулж ингэж тэмцэлдэж өөрөө орон зай үүсгэж дэлхийн тамирчдыг нэ хүчтэйгээр хүч төрөн орж ирж байгааг харахад үнэхээр урамтай бахархалтай сайхан байна. Мориор бол одоо ингээд хамгийн сүүлийнхэн барайн дээр айдсын толгой хуучнаар бол одоо алдар толгой өгсөд айдсын даваад ирж байгаа хурдны морийн төрүүчийн нэнд Монгол улсын тамирчин Өмнөг аймгийн Мандлоо сумын харьяат Гэмбагийн бод жаргал барайнд орж ирлээ. TV2 телевиз Америк нэгдсэн улс Нью-Йорк хотоос. За, бод жаргал маань гүгээд ирж байна эндээс. За, бод сүүлийн 12 цаг болтлоо. 12 цагийн хугацаанд санаас сэтгэл ямар хөө байна? Мориор одоо хамгийн сүүлийн даваанд орж ирлээ шүү дээ. Дайжгүй сайхан байна. Тэгээд одоо ингээл энэ чи алдахгүй гүгээл одоо барайнд орно доо. Энэ удаагийн тэмцээнд энэ хэр амжилттай оролцоо гэж бодож байна. Хамгийн сүүлийн шин. Тий, яг дайжгүй тэгээд яг нэг тийм санаандаа хүртэл бодож ирснийг бодвол ирснээ бодвол сансандаа хүртэл амжилт гаргаж чадсангүй. Гэхдээ яг ямар ч нэгдүгээр өрөөнд орчлоо тэгээд одоо тэгээд бол. Нэгдүгээр өрөөнд орохдоо Белорусын тэр алдартай тамирчнаас 100 гаруй км илүү гарлаа шүү. Тий. За, амжилт. Би Шири Чинмогийн гүйлтийн багийн ерөнхий захирлаар 30 жил ажиллаж байна. Шири Чинмогийн гүйлтийн талаар ярихад маш урт түүхийг ярих болно. Бид 70-80-аад онд анх 24 цагийн гүйлтийг Нью-Йорк хотод анхлан зохион байгуулж дэлгэрүүлсэн анхдагчид. Эндээс улбаалan удаан гүйлт рүү шилжсэн. Эдгээр гүйлтийг зохион байгуулсан туршлагаасаа гүүгчид маань олон өдөр гүйх боломжтойг тэд өөрсдөө ч бидэж мэдсэн. Ингээд бид 7 өдрийн гүйлт, 6 өдрийн гүйлт, 6 болон 10 өдрийн гүйлтийн төрлийг нэмж одоо хүртэл зохион байгуулсаар байна. Мөн 3100 милийн гүйлтийн төрөл байдаг. Нью-Йорк Таймс сэтгүүл энэ гүйлтийг Эверест уулын ориглын гүйлт гэж нэрлэдэг. Өмнө нь манайд 7 өдрийн дугуйн уралдааны баг байсан. Шири Чинмой болон бид багаараа энд дадлах сургуультай хийдэг байлаа. Энд дугуй унахыг үзүүлж өгдөг байлаа. Энд их сайхан парк л да. Энэ паркийг хариуцдаг хүмүүстэй бид их сайхан харилцаатай байдаг. Тэр хүмүүс биднийг энд уралдаан тэмцээнээ хийхийг дэмжиж ирсэн. Бид энэ паркад энэ арга хэмжээгээ бараг 20-30 жил зохион байгуулж ирлээ. Эхлээд Шири Чинмогийн гүйлтийн багийн талаар товчхон танилцуулъя л да. Энэ гүйлтийн багийг Шири Чинмой өөрөө анх гүүгч нар үйлчлэх зорилготойгоор үүсгэсэн байдаг. Бараг 70-аад оны үед хүмүүс гүйлтийн спортоор маш их хичээлдэг байсан. Шири Чинмой гүүх нь биеийн дасгал хөдөлгөөн болоо зогсохгүй
хүн өөрийн дотоодод байгаа боломжуудыг хөгжүүлдэг гэж үзсэн байдаг. Олон нийт гүйдэг байх нь биеийн эрүүл мэндийн хувьд мэдээж маш хэрэгтэй зүйл төдийгүй өөрийн дотоодоо хөгжүүлж илүү сайн нэгэн байх боломжтой гэж мөн үзсэн байдаг юм. Чимогийн гүйлтийн багийн үндэс суурийг тавьсан. Өнөөдөр бид Шири Чимогийн гүйлтийн баг дэлхийд дахинд 500 гаруй гүйлтийг дэлгэрүүлж хөгжүүлээд байна. Би өөрөө гүйлтийн багийн ерөнхий захирлаар ажилладаг юм. Энэ тэмцээн нь гүйгчдийн хураамжаар санхүүждэг. Та бүхэн энэ тэмцээн дээр байгаад бүхэл үйл явдлуудыг харж байгаачлан хоол хүнсний хангалтанд санхүүжилтийн ихэнх нь зарцуулагддаг юм л да. Тэмцээнд оролцогчдод чанартай хоолундаар үйлчлэхийг бид хичээдэг. Санхүүжилтээс паркийн төлбөр, түрээсийн төлбөр төлөгддөг учиртай. За тэмцээн маань одоо ингээд эхлээд Одоо сүүлийн нэг цаг. Сүүлийн нэг цаг үлдлээ. Тий. Хэдийгээр төрүүлээд 100 гаруй км тасарч орсон ч гэсэн гэвч гэдэг бодол төрж байна уу? Ямар ч гэсэн урд нь 739 майл гүйж 1189 км гүйж төрүүлж байсан. 2017 онд. Тэгээд энэ удаа бас амжилттай ахиулаад ямар ч нэг 30 гаруй майлаар амжилттай ахиулж байгаа баяртай байна. Энэ тэмцээнд одоо би 6 дахь удаага орж байна. 6 жил дараалж орж байгаа. Тэгээд энэ тэмцээний эсвэл одоо хичнээн их ядралт сэтгэл хөдлөл шаардсан. Тэр өвдөлт мэдэрсэн ч гэсэн өөрөөр хацаргалтай байдаг. За одоо ядаж нэг 5,000 унтчихсан юм чинь хэдхэн бодож байна. Ер нь байнга бодогдолтой унтахаас гэдэг бодол. Тий. Гэтэ бас би одоо ярьж чадахгүй. Тэ ямар ч юм хичнээн хүн ядарсан ч гэсэн хүний тэр өвсөл мөрөөдөл бол үнийг бас явуулдаг. Унтуулахгүй байдаг те. Сэрвэлэггүйгээр сэрээдэг байхгүй. Нэг цаг хүрээгүй байгаад өөрөө сэрдэг. Тэгээ хичнээн ядарсан ч гэсэн хүн дотор хүн далд ухамсартай ингээд би заавал сэрэх ёстой. Нэг цагаас илүү унтах ёсгүй гэдэг ингээд хатуу сануулж хараа гэдэг хүн өөрөө сэрдэг байхгүй юу? Сэрүүлэггүйгээр ингээд 55 минут болоод өөрөө сэрждэг. Тэгээ энэ бол хүний дотор тэр талд хүн байна те. Бас талд тэр ухамсар маш хүчтэй. Тэрийг бол би энэ тэмцээнд орсноос маш их мэдэрсэн. Энэ бол үнэхээр хөстэйгээ шаргасан тэмцээн байт юм байна. Дэлхийн 27 орноос одоо дандаа шалгал суусуудыг уралдаж байгаа. Юу уралдаж байгаа хүн байдаг. Хажууд нь дагаж зураг авч байгаа бид нар ядарч төлөвлөж 10 хоног. Тэгэхээр энэ тэмцээнд хэдийнээс бэлдэж эхэлсэн бэ? Баян бэлтгэлтэй байдаг үстэй. Тэгээ 2014 оноос анх орж эхэлсэн л дээ. Тий. Анх орохдоо бол юу хаш мэдэхгүй л орж ирсэн тий. Та одоо ингээд хадгалгаа ингээд хэд олон марафоны одоо Монгол түүчээ гэж болно. Араасаа олон хүн дагуулсан. Энэ Монголын тамирчдын суугадрыг мандуулсан ийм ажлыг амжилттай тавиад амжилттай өөрөө амжилт гаргаж яваа. Гэтэ энийг харахад маш их эрсдэл хүлээж, маш их эрсдэл хийж амжилтанд хүрэх юм байна. Одоо энэ холын зайн марафонд гүйж байгаа Монгол тамирчтай хандаж юу хэлмээр байна? Тэн гүйлт өөрөө энд ийм хэд холын зайн гүйлтийг зүгээр нэг гүйлт гэж ойлгож болохгүй. Гүйлтнээс зүгээр нэг гүйхээс гадна энэ өөрөө маш их сэтгэлийн тэр төсвөр хатуужид олон юм шаарддаг л да. Тэгээ бацаг ба. Амжилт хүсье. Баярлалаа. Монгол улсын олон улсын хэмжээний мастер Ахмад тамирч энэд оролцлоо. Тэр нь баг бүх насаараа гүйсэн хүн байгаа. Тэгээд
Бүхнасаараа гүйцсэн одоо дэлхийн аварга, Азийн аварга болсон. Олон удаагийн аварга хүн байгаа. Тэгээ тэр хүн ороод хэлж илээ. За болж байгаа энэ бол үнэхээр өөр тэмцээн юм аа. Хэвээ миний тэр нэг дэлхийн аварга, Азийн аварга юу ч юм байна. Тэр нь бол одоо нөгөө жинхэнэ одоо нэг өөрөөр нэг тийм ялсан хүмүүс л гүйдэг те жинхэнэ гүйлтэж энэ байна л гэж хэлжсэн л та. Fantastic. Good. Another victory. Thank you. За ингээд төгсгөлийн өдөр болж байгаа. Энэ үед бол одоо бүх тамирчид маш их идэвх зүтгэл гаргаж одоо өөрийнхөө амжилтыг ганц майлаар ганц километрээс шултгоо ахиулчих юмсан гэдэг. Манай бод жаргал бол нэгэнт төрүүлэх нь тодорхой. Тийм учраас хамгийн сүүлийн өдөр ингээд Алтан соён бод албагаа намируулсаар барайнд орж ирж байна да. Монгол хүний хувьд Алтан соён бод албагаа ингээд намируулад 10 өдрийн дараа уралдаанд ингээд эрч хүчтэй орж ирж байгаа нь үнэхээр бахархмаар нүднээс нулимс гармаар сайхан мөчүүд бид нар тэнд байсан бүх монголчууд Нью-Йоркийнхан хөгжөөн дэмжигчид бүгдийн сайхан мэдрэмжийг амссан байгаа. Үндэ энэ хүнд бэрх өдрүүдийг давж энэ уралдаанд өөрийн тодорхой амжилт гаргаад хэдийгээр дэлхийн рекордыг эвдэж чадаагүй ч гэсэн 10 өдрийн уралдаанд дарийнхаа үнээс 100 гаруй километр тасраад ингэж орж ирнэ гэдэг бол одоо монгол хүний асар их төсвөр төвчээр нөр их туршлага өөрийгөө удирдсан зал чиглүүлж байгаа тэр их зүүн совин хүч тамирыг харуулж чадсан бод жаргалмаар үнэхээр гайхамшигтай бахархмаар байсан шүү. Манайхаас оролцсон 3 тамирчин Бацуг ах маань өөрийнхөө 3 үеийн насны өрсөлд өчнөөс бас төрүүлсэн. Батчимэг маань бас төрүүлсэн. Ингээд 10 өдрийн Гран При үеиг 10 өдрийн уралдааны 1-р байрын шагналыг Монгол улсын тамирчин Өмнө Говь аймгийн Харьяат Вимбагийн бод жаргал дэлхийн сонорыг нэлаасан байгаа. Энд оролцож байгаа бүх хүмүүс, бүх тамирчид бол бод жаргалыг төрүүлнэ гэдэгт бол эргэлзэхгүй байсан байх гэж би бодож байгаа. Яагаад гэвэл бод жаргал манай гараагаа анханасаа л амжилттай ихэж 10 өдөр эцэд цуцалгүй эргэлт буцалтгүй маш сайн тэмцэлдэж одоо тэмцээнийхээ барайг сайн хийсэн. Гараагч мөн сайн хийгээд амжилттай дуусгасан. 2019 оны Нью-Йоркийн дэвжээ маань одоо ингээд Монголын тамирчны амжилтаар одоо энэ тэмцээн өндөрлөж орон орны тамирчид нутаг руугаа баяртайгаар дараа жилийн Нью-Йоркийн марафонд эргэж уулзъя гэсэн сайхан ёроолыг тавьсаар нутгийн зөв жолоогон залсан билээ. За би энэ тэмцээнд 6 дахь удаа оролцож байгаа. Тэгээд 2 дахь удаага авраг боллоо. Тэгээ авраг болсондоо баяртай байна. Тэгээ энэ мэдээж авраг болно гэдэг амаргүй олон хүмүүс бас бүгд авраг болохыг зорьсон хүмүүс олон байгаа тийм. Тэгээд дотроос авраг болно гэдэг. Мэдээж намайг авраг болоход одоо тусалсан дэмжсэн хүмүүс их байна. Яг хажууд дэргэд яг хоолцоо хийж тусалж исэн 3 туслах байгаа. За мөн манай дасгалжуулагч байна. Ингээд олон хүмүүсийн бас их хүч хөдөлмөрөөр энэ авраг гэдэг бас тийм эрхэм цолыг бас хүртэж байгаамаа. Тэгээд за тэгээд Монголоос бас хүрэлцэн ирж нэвтрүүлэг бэлдэж ирсэн TV2 телевизтэй баярлалаа. За мөн одоо энд бас одоо хөгжиж дэмжиж ирсэн дэмжиж байгаа бас улс орны хүмүүс бас их дэмжиж байгаа. Тэгэхээр эдгээрээс дэмжсэний бүх хүмүүст маш их баярлалаа. Энэ олон хүний шинжир малтаар бас энэ авраг гэдэг зүйл бий болж байгаамаа. Миний рекорд амжилт 810 майл. 800-аас дээшгүйсэн ер нь хүмүүс бол дэлхийд цөөхөн байдаг л да. Одоо 700-аас дээшгүйсэн хүн ч гэсэн та гарын 10 хорон багтана. За 800-аас дээшгүйсэн хүмүүс бол бүр одоо цөөхөн гарын 5 хорон багтана. Ийм цөөхөн байдаг.
Тэгэхээр миний амжилттай хувьд бол бас нэлээ нөгөө өндөр үзүүлэлттэй тийм амжилт байгаа болохоор ингэж үзүүлсэн хүмүүс нь ховор байдаг л да. Тэр өвдөлт мэдэрсэн ч гэсэн үнэхээр азаргалтай байдаг. Хичнээн хүн ядарсан ч гэсэн хүний тэр өвсөл мөрөөдөл бол үнийг бас явуулдаг. Унтуулахгүй байдаг те. Сэрвэлэггүйгээр сэрээдэг байхгүй. Нэг цаг хүрээгүй байгаад өөрөө сэрдэг. Тэгээ хичнээн ядарсан ч гэсэн Хүн дотор хүн далд ухамсартай ингээд би заавал сэрэх ёстой. Нэг цагаас илүү унтах ёсгүй гэдэг ингээд хатуу сануулж хараа гэдэг хүн өөрөө сэрдэг байхгүй юу? Сэрүүлэггүйгээр ингээд 55 минут болоод өөрөө сэрждэг. Тэгээ энэ бол хүний дотор тэр далд хүн байна те. Бас далд тэр ухамсар маш хүчтэй. Тэрийг бол би энэ тэмцээнд орсноос хойш маш их мэдэрсэн. Алдар нэртэйгэн өргөж алаг сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон та бидний ичгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй та бидний ичгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй Армандуулсан их зоригийн эзэдмэн Одон авийн хүмүүдийн Одон болж гэлзараа Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан aldaaгүй Ядхын хүслээж үргэлсэн Ярвалтрын шууханы Чамайг дөрүүлсэн ардынхаа Ландын сэтгэд мөнхрөөрэй Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Та бидний ичгэлийг